Монголчууд уулдаан болов дийдэн тэнгэртэй дэргэдэн бурхантай үндэстэн байсан юм аа. 30 жилийн өмнө ч би бодоод энэ яга монголчууд нь өөрийнхөө шүтлэг дахилга мөргүүлэн юу гэж энэ их сонирхож байсан. Тэгээд Германд ирээд бол одоо магистр онгоцтой болов би бол одоо 90 оноос 93 94 онд бол Колын их сургуульд гол их оюутан хийгээд магистрийн өгүүлэлээ бичиж дуусаад 1994 онд Колын их сургуулийг магистр чол хамгаалсан. Магистр чолын өгүүлэл бол миний харааихт харах сүлдийн тухай дахилгаараа энэ тухайгаар болов магистрийн чол хамгаалсан. Дараа нь болоо тэгээд болоо би Тюбинген их сургуульд очиж болоо угсаатан жүйгийн талаар болоо доктор сурсан. Тэгээд миний профессор болоо угсаатан жүйгийн одоо соёл гүн ухааны тэнхимийн эрхлэгч байсан. Одоо харьцуулал шашин судлалын тэнхимийн эрхлэгч байсан. Тэгээд миний багш болоо яах мөлөө Гүнтер Керен гэсэн ийм багш байсан. Тэр багш болоо одоо шашны бүрэн толыг бичсэн. Тэгээд энэ дээр гаргаж байгаа бол яах юм бол хувь хүнээ шүтлэг хийгээд дарах нь дахилга гэсэн ном байгаа. Энэ юу гэсэн үгийг бол жишээлбэл түүхэнд бол нэг хүн болоо онцгой байдлаас болоод өөрөө болоо шүтэг түн дахилгатай болчдөг. Жишээлбэл одоо будын шашнаар шагжмын гэсэн Христос шашнаас нь Есүс гэсэн уулдаан хүн байсан сүлдсээр явна янзын үлгэ домгоор болоод болоо шүтэгдэн болцсон байгаа. Хүмүүс шүтэн биширдэг байсан юм аа. Ийм учраас бол миний огш яг энэ тухай болоо ном бичиж өгүүлэл бичсэн учраас тэгээ би багшийн хан хажууд чиж бол одоо доктор чол хамгаалаа анхандан болоо бөөмөргөлийн Монгол хийгээд манч бөөмөргөлийн харьцууллын судална гэсэн сэдвээр авсан. Тэгээд багш минь надад ярилцж байгаа Чингис хаан сэдвээр баг. Тэгээд Чингис хааны дахилга гэсэн сэдвээр би доктор чолыг хамгаалгаа одоо тэгэхэд Чингис хаан сэдвээр доктор чол хамгаалсан юм аа. За энэ чум Чингис хаан дахилга гэдэг нь юу вэ? Өөрөөр хэлбэл монголчууд бол төрийн шүтлэг үндэстнээ дахилга гэдэг юм байдаг. Ямар ч үндэстэн ийм юм байдаг. Тэгээд би бол өөрийнхөө доктор өгүүлэлэн болоо 2000 онд болоо Тюбинген их сургууль доктор чолоон ингэ хамгаалаад энэ номоор ингээд доктор чолоон хамгаалсан. Минь доктор өгүүллийн ганц сэдв нь болоо одоо Чингис хаан дахилга өргөн сэдвэн бол яах юм бол 8 цагаан урдун хийгээд Чингисийн төгсөлтийн дахилга гэсэн. Тюбинген их сургуульд докторийн ном хаял цаанаа дуусгахад зэрэг дараатх өдөр нь маргааш нь билүү Японд явжээ. Осака тод байгаа угсаатан жүйгийн музейм болов надад бол өндөр чалингаар өрөөж. За доктор өгүүлэл Чингис хаан дахилгаа нь манай хүрээлэнд ном болгож нийтэлж өгөх болов гэж суурин мөнгөний одоо сарын цалин өгч өндөр цалин дуудсан. Тэгээд энэ бол Чингис хаан дахилга гэсэн нэрэл бол Японд бол одоо тэгээд хамаг анх бол өөрийнхөө одоо доктор өгүүлэлээ Японд одоо гэж нийтэлж одоо герман хэлээр нийтэлсэн юм аа. Энэ бол 2000 оны учраас. Тэгээд би Японд нэг хагас сэлгэртийн эрдэмтдийн судалгааны ажиллаар байжгаад буцаж ирсэн Чингэнтэг надад бол Францаас нэг захидал ирсэн. Ямар захидлын гэсэн Францын одоо нэртэй угсаатан жий урлаг музеймын үжисгэлэнгийн зохион байгуулдаг том алдартай эрдэмтэн одоо Жан Хуберт Мартин гэсэн хүн надад захидал ирж байна. Бид бол одоо Дюссельдорфт бол нэг олон улсын угсаатан жүйгийн олон улсын үндэстэн ястны одоо үндэстнээ дахилгын үжисгэлэн хийнэ. Тэр мөртөө дахилгын явж дахилгын ус хийнэ.
танай энэ судалгаа Чингис хаан дахилган гэсэн ном их сонирхолтой. Танай Монгол үндэстнээ дахилга төрийн шүтэний юу вэ? Та бидэнтэй хамтарч ажиллаж болно гэсэн бичгээ болно. Тэгээд би болоо Düsseldorft бол 2000 оноос эхлээд одоо 2001 он болж одоо Луужийн тогтчлогын жил эхлээд одоо болоо Чингис хаан дахилгыг хийхээр болдсон. Тухайн үед бол одоо дархадуудыг өрөж ирэх нь аргагүй учраас тухайн үеийн одоо ардын наман зохиолч дахилга өрөөлж хас билэгдэх хоёрыг дуудаад тэрээс их олон хүндч чинь өвөр Монголоос ирсэн. Маш сайхан болсон, маш олон хүн байсан. Эжин сан тусгайлан сайхан эжин сан өнгөртөх хүн өвөр Монголоос ирсэн. Миний төрлийн аав Солонгод буян дуудаад ингээд миний дүү Хасбаатар, миний дүү Хөргөн одоо Чогт баяр, миний найз Апүнсэг зэрэг хүмүүсийн болоо дуудаад сар гараа үгийн одоо энэ бэлтгэл ажил хийгээд. Бид тавул одоо жорж очижээ. Тэнд очиод Монголын хан зан үйл Чингис хаан тайлга жилийн 4 өдрөд 4 удаа явагддаг юм хамгийн том тайлга юм бол авч сонгоод тэнд хийх болжээ. Одоос нарийн ширийн түүх байх юм бол одоо эн чинь сан уншилга, эзэн сан, сүлдийн сан, ариун сан одоо олон жилийн уншилга энэ тэрийг бид одоо ихэд 10 хэдэн өдөр хамтаар одоо бэлтгэл хийж хичээл хийжсэн. Тэр Европын орноор өдрөөр машиндаар ингээ гараад яг дандаа одоо нэг сан дахлага манай хас билэг тухайгийн дайчлага дор бид энэ саныг унших, яан дангийн гаргах, зан үйлийн хан тухай мэдэх олон сайхан бэлтгэл ажлуудыг хийж явсан сайн сайхан дуртгалгүй 68 үндэстэн тэнд очиод одоо өөрийнхөө бэлтгэл ажлыг хийхэд бол манайх бол нэгэн сүрдүүлэнтэй хийжээ. Яагаад гэвэл тэндээ хүний төрөө 4 давхар барилгын дотор бид чинь Монгол гэрээ барилаа, сангийн сүрээ барилаа. За тэгээд хар цагаан сүлдээ босгож байгаа юм. Одоо хүн ордоссоор гололдог манай сангийн сүр дээрээс нь манай сангийн сүлдээ босгож хамгийн нэг сонирхолтой зүйл тэнгэрийн жуулыг бас тэнд босгосон юм аа. Тэгээ энэ бол одоо манай Солонгод буян аав маань одоо насан туршаа бол энийг уламжилж авч ясан учраас ийм одоо тэрийг тэр удаа бас Düsseldorf тэр хотод бол олон улсын эрдэмтэнчилгээ хурал хийхэд монголчуудын Чингис хааны дахих тэнгэрийн жуулын тухай гэж бас эрдэмтэнчилгээ энэ хурал дээр илтгэл тавьж ясан. Тэгээд тэр дахилга бол 30 гаруй улсын 70 гаруй үндэстнээ дахилга шүтлэг болсон. Энэ дахилгадаар манай дахилга бол хамгийн том дахилга болсон. Одоо Германы сонин сэтгүүл, Монголын сонин сэтгүүл, Германы телевизийн тэрээр бүр нэвтрүүлэг хийсэн. Тэр мөртөө тухайн үеийн Германы одоо ерөнхийлөгч байсан Ровгертер манай одоо Монгол эрт сааж манай дахилгад оруулж үзсэн байх юм. Ингээд мянган билгүүнээр одоржи төмөн хүүрээр цодод өдөр чин 12 цаг хөвөлдөн 14-ээр сэрэх хүүшаир хөдөлгөний нүдийн өдөр өдөр хийжрадан сараух амгуулан зэргадан иерон хай алтан сүтийн аврагтаа энэ бол одоо гэгдээд олон зуун жил болсон ардын дунд мэдээж Чингисийн онгонд бол энэ жил болгон хийгдэж байгаа том цагаан сүргийн дайлагтар бол болж байгаа. Дэлхий дээр гарч чад хийдэг энэ их сонин зүйл болсон. Маш олон хүний одоо хүрээлэлээ болсон. Бид одоо дундан суугаад энэ сангаан тавиад одоо зан үйлээ үйлдэж яхад бол кичнээн одоо тэр үеийн чинь одоо яг одоогийн шиг энэ амархан дөгөмхөн бичлэг биш дэнгэрэл асаагаад энэ тэнтэсэн камер яваад үнэхээр одоо биднээс ус баламгдуулж яасан шүү. Тэгэд ийм сайхан үйл ажиллагаатай энэ ихэд дахилгыг бол яг зан зурмаар хийсэн. Нэг талдаа миний ойлгож байхаар бол би ч гэсэн эзэн хорооны тэр цагаан сүргийн дахилгад оруулчих бас тэнд мөргөж явж байсан. Хэдээ өөрийн бэрээ энийг үйлдэжсэн учраас энийг одоо үйлдснээс бол маш олон жил ойлгосон. Одоо ч бол би одоо энэ эзэн сангаан тэр жилээс хойш нэгц тасралгүй одоо уншсаар явд юм аа.
бол энэ юу гэж хэлж байгааг Чингис хааны яг энэ дахилгыг монголчуудын тийм ээ уламжилж ирсэн энэ дахилгыг дэлхийд анх удаа хийж байна гэдгээр нь маш одоо онцлогтой. Тэгээд 68 үндэстний өөрийнх нь зан үйл дотор бол манайх бол үнэхээр ил тод нэг онцлогтой монголчуудын дахилгыг бол үзүүлж чадсан гэж ойлгож байгаа юм. Монгол хүн бүхэн бол өөрийнхөө шүтээ дээдэс дахилга тогсолтой хижээ шүтэж явах хэрэгтэй. Би бол 1976 онд бол хар сүлдэд тогшуулгаж ирээд нутгаас гараад 88 онд байна. Ордост бол хамаагүй анхны хар сүлдэд тогшуулгад оруулчихсан. Тэгээд 2000 онд бол Германд хар сүлдийн дахилгаан хийсэн. Учир нь тогсолтой дахиж Чингис хаан шүтэж явахдаар тулвал ямар ч манай Монгол үндэстэн ямар нэг талаар бол бидний бол хамгаалж авдсан байна лээ. Жишээлж авахдаар тулвал 2000 онд би Дюссельдорфт дахилгаан хийж дуусахтай зэрэг дахилгад ирэлж оролцсон бүх хүмүүсээ нь бол одоо нутаг буцаагаад өөрийн гард үлдсэн 50 ойроо үлдсэн. Тэгээд тэрүүнэн тэргэнтэй нь одоо тос нэмж бензин нэмж аваад ингээ жуулчнаахын ажил хийгээд ингээ бизнест орсон. Тэгээд бол бараг 20 жилийн нийт бол бизнес хийсэн, 2-3 хотел хийсэн. Тэгээд бол бизнесийн ажил бол их амжилттай болсон. Сая хэлсэн 14 онд бол дахисангүй учраас ус тахан нэлээд төвөгтэй, яшигтай, маргаантай учир бол манай компанид гарч ирсэн. Хэвтэл бол сэдвүүлэгдсэн. Одоо 2023 он болоход энэ үеэс болоход би бизнесээр ажиллаа хийхам болоод нэгэнтэй өөрөө бол эрдэм шинжилгээний ажиллаанд дахин залгаж одоо номоо бол хэвлэж нийтэлж бичиж байсан. Тэгээд бол гэнэт 2023 он болоход бол нөгөөсөө Жан Хуберт Мартин гэдэг одоо 80 нас хүрсэн одоо хэрдэмтэн багш надад бас дахид л ирж байна. За манай дахил үргэлжлэн одоо Швейцар улсад хийгдэх юм байна. Энэ удаагаа дахилгаа дээрхтэй адил тийм том хэмжээгээр явагдах нэг 10 гаруй улсын нэг 30 шохом одоо дахилга шүтлэг бол оруулчихнаа. Та сонирхолтой танай бараа энэ төр байхдаа тул дахилгад оруулчих болох уу гэж асуусан. Би болно бололгүй яах. Гэтэл цаадхан хэлж та бүхэн юм бэлтгэжгээ би очиж үжинэ. Тэгээд биднээ одоо хүсэлт таалагдахтар тул таны оруулчихлаа. Нөгөө Жон Хуберт Мартин тусгай миний гэртээ энд өрөөнд ирж тэгээд миний дахилгад бэлтгэсэн бүх юм үжээд тэгээд бол хүлээн зөвшөөрсөн. Тэгээд бол дахилгын бол 2-3 жавхал дахилгыг бол хийнэ. Бусуудын бол зүгээр үжисгэн дэлгэн үжүүл. Манай Чингис хаан дахилгын ус одоо дахилгад хийгдахаар бол 3-4 дахилгын нэг болгож одоо тэр үжисгэлэнгийн газар Сари Линс хотын Опала фондасион гэсэн музеймд бол дэлгэн үжүүлсэн. 2024 онд 2 сард би Хочбатар багштайгаа уулзч чаад тэгээд Хочбатараас хэлсэн одоо энэ жил болоо лууж болж байна. Тэгээд манс бол одоо энэ жилдэн бол манай хар сүлдэнд дахилга хийх хэрэгтэй байна. Одоо танаас одоо мэдэж ав. Тэгээ нэг жоохон бодлого хэлж. Хамгийн гол нь бол энэ дахилга дээр танаас одоо эдийн засгийн сайхан очих хэрэгтэй байна гэд. Хамгийн ихэнд энэ чагтамаас одоо энэ чимээг авсан байна. Энэ удааны юу бол бас их гоё болсон. Хөтөлбөрийн талбай нь одоо баг байсан боловч амар сайхан тохиромжтой сайхан байрлуулсан. Солонгод орчоод ирэх маш их өгч харгаж өөр Монголоос одоо тийм олон сүлд нэмж авчарч бас сайхан бэлэг дэмбэрэлтэй шаагаар одоо бэлэг хийж хүнст хуааж хүнст маш сайхан дурсгалж үлдээсэн. Тэгээд манай үжисгэлийн бол одоо их сайхан явагдсан. Дахилга маш сайхан амжилттай болсон. Энэ дахилгын бүх бараа үедээ дахиж зармины шинтгэж засаж хийх там би жил гаруй бараг 2 жил шахмын хүчийг хөлөөс оруулсан. Ардын зас оруулсан нэлээд хэдэн 10,000 мөнгө төгрөг усаж арсан.
эгэ дахилагыг болгоод одоо Европод байгаа монголчуудын 2 дугаар удаагаа дахилга жинхнээр хийж тухайн үед одоо дахилгыг 2001 онд ирсэн дахилгад оролцсон хүмүүс ирж бол дахилгыг хийх ёстой байсан. Миний дүү ирэх байсан, миний дүү хүргэн ирэх байсан, Пөнсөг ирэх байсан. Гэтэл эдгээр хүмүүс янз янзын шалтгаан, янз янзын учраас болоод ирж чадаагүй харин миний ачаа адангаач хүрч ирж одоо энэ дахилгыг бол харгууж хийх ёстой байсан. Харин цаадхан болов Монгол улсын их сургуульд одоо миний судалж байгаа Брахма бичгээр одоо хамаг анхны ууган магистр чол хамгаалгын төлөвлөнө ном хайлчаа нь бол яг 12 сарын 17-нд болж манай дахилга 14-5-нд эхэлсэн учраас адангаач ирч чадсангүй. Тэгээд би энд байгаа одоо Герман, Европод байгаа өөр монгол залууч, ялангуяа урдчууд залууч олон нөхөдүүд өнөө даяараа нийлж байгаа дэмдэмдэн дээсэрчимтэй гэдгээр манай олон монголчууд өнөр хүүгүүд нь маш эрчимтэй сайхан тагагдж явсаа. Хара шара ёри тас жогсоо хара улаан ёри тас үисгэ. За одоо энэ Одоо хийсэн дахилга минь бол одоо Францаар одоо явагдсан учраас Франц хэлэн дээр мэдээлэл гарсан. Монгол улсын өдрийн сонин дор мэдээлэл гарсан. Бусуур газар бол бичлэгийн тэрэ бол олон тархаж байсан юм аа. Тэгээд тухай бол одоо бас нэг чадвал одоо бид нэг бичлэг үлдээж одоо даяар олондоо танилцуулж ялангуяа монголчуудын хойч сүрийнээр өөрийнхөө дээдснээ дахилга төрийн шүтлэг үндэснээ дахилга гэдгийг юугээ мэдэж дахиж авах болов гэж бодож байна. Швейцд болсон нэг Чингис хаан дахилгаар дамжаад одоо манай жолоочууд давчглал Ёнчгал Европод байгаа монгол жолоочууд давчглуулсан нэг сайхан тохиол болсон. Хоорондоо танилцсан нэг соёлын солилцоо болсон. Жишээлбэл манай хөтөлбөрөнд Герман, Данмарк, Холланд, Поланд, Чек, Франц одоо ариун улсаас л ингээд сайхан жолоочууд хүрэлцэн ирсэн. Тэгэхээр дахилгын ажилд эдиптэд оролцсон, бэлтгэл ажилд нас тусалсан. Би бол эжин хороо нутагтай хүн. Тэгэхээр Чингис хааны дахилга, хар сүлдийн дахилга надад авчихвал би одоо багаас нь бүр таньж мэддэг. Одоо ингэж үжиж сонсч ингэж өссөн хүүхүүд гэж ярьж олон. Тэгээд би бол уулаас нь одоо ийм дахилга зөвхөн манай эжин хороод байдаг гэж мэддэг байсан. Свицд бас ийм нэг дахилга болон гэсний би ингээд сонсоод анх бол их сүрх гайхсан. Тэгээд Свицд бас одоо ариун Аз, Европ, Америк ариун улс гүрнээ үндэстэнтэй ингэж соёлын солилцоо хийсэн. Бидний энэ дахилгын соёлоос ариун хүмүүст гайхуулж ингэж сонирхуулсан. Энэ талаар бол би одоо биеэр нь оролцсон хүнээ хавд авчихлаа их омогшсон. Онцгойлон та хэрвээ тэр тухайн дээр талуурдаг байсан бол тийм нэг монгол хүн болсны хавд ийм нэг монгол омог шиг монгол бахархал бол одоо наад бол шууд ингэж мэдрэгдсэн. Тусгайлан одоо эжин сан онгоцтой хүн манай орцоос ирсэн гулбач одоо манай энд амьдарч байгаа залуучууд нийлээд сайхан боловсроод тэгээд чэжил дийлсэн гулбач хараад бас сайхан залуучууд зарим 1-2 залуучууд бүр чэжээр онгоцтой байсан. Хор чадрахын нэг их хүрээлэл доор хүрээлэлтэй алдартай эрдэмтэн одоо хүчнэр одоо эндхийн одоо олон монголчууд залуучууд бүр чухалсан. Сайхан болсон уулан дотор. Тэгээд дээрээс нь бас манай яг энэ эжин Чингис хаан дурсан нэг гүр дуу дуулжээ. Аясаар гол нь одоо хурц чадрах сайхан зохион байгуулж, сайхан удирдах олно
олон залуучуудын одоо хамт дэмдээр их сайхан болсон. Тэгээд энэ 9 сараас эхлээд одоо бэлтээд хийгээд хамаахандаа бол би энэ яаж хийхийг өнөөд нэг ч мэдгүй байсан. Тэгээд мас дундаа 10 сартаа бол нэг удаа нэг хол хийчихээ. Тэгээд энэ алхам хамаахандаа юу хийнэ, эзэн санаа хэзээ оншноо. Тэгээд дараагаад алхамны мас нэг удаа нэг туршиж үзсэн. Тэгээс илүү ойлголоо. Энэ одоо энэ гой тахлах чинь яаж ямар одоо түүхийн юмнасаа одоо энэ үед яаж хийх юмасаа илүү ойлголоо. Надад хамгийн хүчтэй байсан бол эцсийн сангийн би уултаа сонсоод сонсож өнгөрсөн. Тэгээ анх удаа энийг оншоод тэгээс доторх юу байхыг одоосаа мэдлээ. Мас яг тэр чагтан болохтой мас баргал нэг 20 хүнд хамт онсон байна. Тэгээд өнөө гой болцсон байна. Надад санаагаас нь чаас өнөө илүү гой болсныг сэтгэл амар тогтлом байсан. За манай дахилга болов өргөлжлийн их сайхан явагдаж байна. Олон улсад олон газар бүр сайхан одоо мэдрэгдсэн байна. Энэ удаа бол ачаан дагуулж хинээр бид тусгайлан хурж ирж богдодон дахин мөргөж бүх монголчуудын төлөө дахин залбирмөлгөн даатглаа. 那我中文名字叫乔坤，我是这个博物馆的馆长。那欢迎大家在我们瑞士山里边的一个比较特别的博物馆。我们这个展览是很多地方的当代艺术，还有一些英语叫 altars， 像这个成吉思汗的一个很特别的，也是艺术品，也是一个很神圣的祭祀，神圣的祭祀，就是谢谢，欢迎大家。 Ах бол өөрөө одоо Европт байдаг бас нэлээ одоо Монгол нөхдүүдтэйгээ олон хүн цугласан байлаа. Би бол зураг зуршил харсан. Тэгээд хар сүлдэн тогшуулсан юм байна. Санган удаан бүгдээ уншсан юм байна. Тэгээд их л одоо сонирхолтой сайхан хийцэн байна гэж би бод ойлгосон. Өөрөө очсонгүй ч гэсэн ягаад гэвэл би нэгэнтээ хийж өнгөрсөн учраас тэрнийг харж байсан. Тэр удаа анх удаа бол манай ах өөрийн бэрэн бол зохион байгуулснаас биш оролцоогүй. Энэ удаа бол харин өөрөө гол одоо дахилгын одоо уншилгаас нь хэдүүлээд бүх юм хийж ингэж зохион байгуулагч нэгдүгээр удаа хасуулт Настангойгийн хийжсэн ажлыг манай хүн оролж аваад ингэ хийсэн юм байдаг. Тэгээ бас их нөлөө сайтай их сайхан дахилга болсон гэж ойлгосоо. So hi, I'm Vanessa. I'm in charge of the communication at Fondation Opal in Lens. And we opened this exhibition, Nothing Too Beautiful for the Gods, last December. And so far we have a very great reaction from the visitors. Visitors are really thrilled to discover this exhibition. It's one of their favorites so far. So we are very happy. And there's a lot of different cultures that are represented. And they were also very curious during the ceremony at the opening in this altar that we have just behind me. So yeah, we are very happy so far. Одоо байлгүй биднээс ч одоо ийм бүр соёл төр өсч бойсон хүн дахиад нэг энэ бүр нутагтай холбогдох учраас дахиад манай Монголын түүх соёл бүр сайхан хураангуйл чадсан юм нэг соёл болохоор нь одоо хэлгэнэгүй биднээс цаана сэтгэл зүрхэнд бүр хурж сайхан болсон. Ирэн нэг үндэстний зан үйл, нэг үндэстний гол болох дахилга, тайлга тийм ээ. Энэ зан үед бол түүх юм шүү да. Манай нэг үндэстэн юугаар одоо үлддэм бэ гэвэл өөрийн хэн тэр ухсаатны зан үйл
тайлга дахилга гэдэг энэ л юм дэлхийд өөр үндэстэнтэй мөч өргөж өөр үндэстэнтэй ялгаатай зүйлээр онцлогддог. Тэр энэ зүйл дэлхийд гарч явж байна гэдэг бол манай монголчуудын нүүдэлчин арга түмний энэ ганцхан одоо Чингис хааны дахилга биш, монголчуудын нүүдэлчдийн олон жилийн дахилга бол энэ метр дэлхийн бусад үндэстэнд бол бас ойлгох хэрэгтэй. Мэдээж Чингис хааны дахилга бол хамгийн одоо гол нэг дахилга юм. Тэр одоо манай Чингис хааны дахилгыг одоо Ордсын Чингис хааны дахилгын тэр одоо газард бол дархадууд бол гол хийж байгаа юм. Гол одоо зан үйлийн гүйцэтгэдэг гэдэг хэд Монгол цус овгтон бол бүгд дагалдан хийдэг мөртөө манай хөдөн энэ явсан дотор бол дархад байхгүй. Энэ хөдөө одоо уйл ажиллагаа. Тэгэхээр энэ юу хийгээд байна вэ? Зөвхөн дархад бол олон зуун жил дасрал үгүй авч явсан цаашаа монголчууд бас угсаа аймаг идэхгүй өөрийнхөө амбал дид сайн шүтэж явах бол хамгийн чухал гэж үзэж байгаа маа. Тэгэхээр яг миний биеэр хэлэх нь би бол солонгод огтон бид бол олон зуун жил холон гатных нь баг жиги одоо дахилгыг бол уламжилж ирсээр өнөөдөр хүрж байгаа. Тэгэхээр бид бас холон гатны дахилгыг хийж явж ясан нэгэн угсаа солонгод огтон. Тэгэхээр энэ талаараа бол монголчуудын Ов аймаг бол нэгдэж байгаа дөрвүүдэн бүр энэ дахилга гэдэг юм маань нийт томдоо хөгжүүлэх нь хамгийн чухал гэж бодож байна. Тэр тусмаа дэлхийн нийтэд энэх том сайхан соёлынхаа үрийг таниулж одоо ингэж хөгжүүлж тарааж явах нь маш чухал байх гэж ойлгож байна. Тэгээд зан үйл дахилга гэдэг бол үний мөнгөний орших нэг үндэстний тог тэмдэг юм шүү дээ. Энэ эзэн богдын хоёр цагаанд энэ богдын тухай манай Чингис хааны хоёр морин тухай дуу юм аа. Их уртын дуу. Ici, c'est dans une chanson de son nom c'est qui s'appelle Deux Bonnet de Чингис хаан. Өдөр сүнгийн бодол би их хүчин зүтгэл үүссэн дүүнэр хойчсон ах トゥ та хүнтэй бор талхаж байна. Merci pour les petites choses qui nous a dit. 2000 онд бид нэгэнтэй дахилгыг хийгээд Чингис хааны эрдэм шинжилгээ хорлия хийсэн. Одоо Чингис хааны музейм ч гэсэн Монголд гарч ирж байна. Тэгээд энэ тухай бол монголчууд бол олон талаар бол энэ анхааралтай авч явсан түүхтэй жишээлж хэлбэл 80-аад онд бол одоо энэ Тайванд бол ханчлуу гэсэн хүн хамаагүй Чингис хааны дахилгыг хийж явсан. Дараагаар нь Америкад бол Санжаалтай гэсэн хүн бол Чингис хааны дахилгыг хийж явсан. Бусад газар бас Чингис хааны нэрээр дахилгыг хүмүүс хийж яасан. Гэтэл Чингис хааны дахилга юу гэдэг нь яаж дахиж нарийн гурван журм юм битгүй. Учир нь бол Чингисийн дахилга өртөлөг бол үеийн үеэс өөрийн урдс нотод уламжилж явсан учраас би энэ тухай бас доктор өгүүлэл бичсэн учраас бид бол надад бол ийм хариуцлага байна гэж өөрөө бас бодож байна. Ингээ Монгол төмө Монголын хүүхэд хойчноороос дан өөрийн хаан үндэснээ дахилгаа мэдэгдэж танилцж энэ үний уламжилж яваарэ гэж бодоод өнөөдөр дахилгаа хийж байна.